гарнаасаа юу гаргаж ирээд байгаа юм бэ гэсэн. За, өнөө ярихаа сайхан хөлгөөр 2 цаг 20 минут нисээд Дайлан хэмээх гайхамшигтай гоё үзэсгэлэнтэй хотод газарчлоо. За, өглөө болж байна. За, Дайлан хотод ирсэн хүмүүс аяллаа хаанаас эхлэх вэ гэхээр ерөөсөө Дайлан хотын төв талбай. За, энэ төв талбай юугаараа алдартай гэхээр ер нь бол дэлхийд байгаа бүх хотуудын хамгийн том төв талбай гэдгээр алдартай юм байна. Йоо, сайн хүрээд ирсэн чинь үнэхээр гоё үзэсгэлэнтэй ийм гоё талбай биш үү? Би одоо олон хотоор явж үзсэн зүгээр ийм гоё том төв талбайтай хотод үзээгүй юм байна. Яг үннийг бол хэлсэн юм байна. За, яг төв талбайгийнхаа хойхон хэсэгт нь одоо энэ сайхан гоё гүүр харагдаж байна. 6.8 км-ийн урттай далай дээгүүр гайхамшигтай том гүүрийг бас барьж чадсан байна. За, яг одоо миний энэ зогсож байгаа энэ хэсэг бол Дайлан хотын 100 жилийн ойд зориулсан ийм мемориал юм байна. За, ер нь болохоор энэ төв талбайт нь ч гэсэн яг 100 жилийнхаа ойд зориулсан ийм төв талбай гэж хэлж болно. За, энэ төв талбайгийн энд байгаа энэ дурсгал зүйл нь бол их сони юм байна. Одоо ингээд уншаад үзэхээр 1899 онд ерөнхийдөө Дайлан хотыг үүссэн гэж одоо үздэг юм байна. Тэрнээсээ ахуулаад эхний одоо энэ тав хүн анзаарж байгаа бол энэ хөлний ийм улнуудыг байрлуулсан байна. Энэ бол яг жишээлбэл хамгийн анх 1899 онд одоо төрсэн хүүхдүүдийн болон хүмүүсийн хөлнийхээ. За, ингэж явсаар байгаад хамгийн төгсгөлд нь 1999 онд одоо төрсэн хүүхдүүдийн хөлний хээгэр ингэж ийм сонин ийм одоо айгүй сонин байгаа байхгүй тий. Тэгээ нийтдээ энэ 1000 ийм хөлний хээгэнд ингээ байрлуулсан байгаа байхгүй. Одоо нөгөө Холливуудын алдартай нөгөө оддын гарын хээ гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ийм гоё зүйлийг нь байгуулсан байна. А дээрээс энд нэг ийм ном хэлбэртэй бас нэг ийм одоо юу юм бэ нэг чинь цогцбор бас байгуулсан байна. Энийг болохоор Дайлан хотын түүхийн шинэ хувцсыг нээж гинэ гэж үздэг юм байна. За, энэ талбай нь ерөнхийдөө ингээд нэг тийм 100% одоо эсвэл дугуйч гэх юм уу ийм хэлбэртэй юм байна. Хоёр ийм хэлбэртэй. За, яг голд нь байгаа дугуйгаа 199.9 метрээр хийсэн юм байна. Тэр тоо нэг сонин 199.9 метр гэдэг нь 100 жилийнхаа ойг бэлэгдээд ингэж хийсэн юм байна. Яг нь 1999 онд 100 жилийн ой болсон. А гаднах тойргоо болохоор 239.9 метрээр хийсэн. Энэ нь болохоор 2399 онд Дайлан хотын 500 жилийн ой болно гэдгийг бэлэгдэж хийсэн ийм том талбай дээр л хүрээд ирлээ. Оо, энэ ойр тойронд одоо дэлхийн хамгийн том Шаратон байна, Хаят байна. Ерөөсөө ингээд тойроод тэгээд ерөөсөө энд бол одоо тэгээд орой үдэш өстө супер гоё гинэ. Яг энэ гол нь гоё том фонтан байна. Энэ орой 7 цагийн үед бол одоо маш гоё том гэрлийн тийм шоу болдог гэж байна. Тийм учраас Дайланд ирсэн хүмүүс бол ерөнхийдөө хамгийн түрүүнд ирж үзэх ёстой газар бол яавчгүй энэ төв талбай нь мөнөөс муу юм байна. Энэ хажууган талдаа гоё хүүхдийн усан парк, талбай гэж зөндөө юмнууд байх шиг байна. Хэдүүлээ явж сонирхъя. Дайлан хотын үүх түүхээс бас жоохон судалж үзлээ. Тэгсэн юу гэж шүү. Дайлан хот чинь бол одоо хүн амьдрахад хамгийн таатай хятадын 3 хотын нэгээр нэрлэгдсэн юм байна. За, тэр нь юундаа байна гэсэн чинь ялангуяа монголчуудтай надад их холбоотой юм шиг санагдчихлаа. Ягаад тэгэхээр эн чинь зундаа юусоо халтгүй, өвөлдөө тэгээд нэг тийм айхтар хүүтэн байгаад байдгүй. Ийм хот юм байна шүү дээ. Тэгээ гоё далайн ирэг дээр уур амьсгал айгүй зөөлөн. Энд чинь нэг үсрээл 25-6 градус 28 градус ч юм уу халддаг. А өвөлдөө болохоор нэг хасаг 10 хүртэл баг хүрдгүү гиндэ. Тэгээ ийм юм байна. За, геополитикийн хувьд бол энэ чинь хүүхд түүхийг харахаар бас аюул байршил их сайтай. Ялангуяа эндхийн Дайлан хотын порт нь одоо юу гэдгийг нөгөө хөлддгүү порт гэдгээр их алдартай. Тийм ч үүднээс дэлхийн том гүрнүүдийн сонирхлыг бол маш их татчихсан юм байна. За, бүр нэг Opium War гэж ярьдаг тий, хар тамхины дайны үед бол англичууд энд чинь нэг 2 жил бас эзэлсэн юм байна. Эзэгч байхдаа түрээссэн ч юм уу, эзэлсэн ч юм уу тий. За, тэгээд дараа нь 1898 оноос хойш 1905 он хүртэл Оросууд энд нэг 7 жил энийг түрээссэн юм байна. Тэгээ Оросууд маань юу энд одоо жишээлбэл нэг энэ хотыг Дорны Парис болгоё гэдэг одоо тийм зорилт тавиад л уг нь ажиллаж ирсэн юм л. Яг Дорны Парис гэдэг утга нь ягаад тийм болсон гэхээр одоо Парис ч одоо тэгэл дэлхийн бараг төв байлаа шүү дээ. Одоо шинжлэх ухааны жишээлбэл энэ ч хамгийн анхны камер зохион бүтээж илээ. За, миний мэдхийн дугуй зохион бүтээж исэн одоо юу юучлээд тэгээд маш олон зүйлийг зохион бүтээж исэн учраас тэрийг одоо тэрнээсээ улбалаад Бейрут одоо Стамбул цаашаагаа явах юм бол одоо Шанхай энтерч хүртэл Дорны Парис болох гэж үзчихсэн тохиолдол бий. Яг түүнтэй адилхан Дайланыг Оросууд бол Дорны Парис болох гэж үзчихсэн чинь Японууд орж тэгэл ерөнхийдөө саад хийдсэн нөхдүүд юм байна шүү дээ. За, ийм л гоё үүх түүхтэй хот байна. За, энэ талбай бол үнэхээр гайхамшиг. Энэ бол одоо үнэхээр том юм байна. Үнэхээр том юм байна. Энэ дээрээ бүтэн өдрийг энэ зөвхөн ингээл тойрол зугаалахад нэг өдрийг бол сайхан
одоо гоё үр бүтээлтэй гоё зугаалахаар байгаа байхгүй. За хэдүүлээ Дайлаа хот юугаараа одоо бас зуучдыг татж जैन. Монголчууд маань энд ирэх юм бол юу үзэж болж जैन гэдгийг явж бүгдээрээ үзцгааж байгаа. Миний мэдхийн энд бол одоо үр хүүхдүүдтэйгээ ирэхэд бол маш гоё зоо парк байдаг гэж जैन, усан парк байдаг гэж जैन. За эдгийх ч нөгөө бичээрээ одоо нөгөө наран шарлагын газраараа их алдартай гэж जैन. Тэгээ ер нь бол Улаанбаатараас хамгийн ойрхон наран шарлагын газрыг бол би шууд Дайлан гэж нэрлэж болохоор байгаа байхгүй. Энэ чинь 2 цаг 20 минут хүнүүгийнхаа сайхан онгосон суугаад хүрээд ирэхэд шууд наран шарлагын газар хүрээд ирж. Тэгсэн мөртлөө цаг агаар нь монголчууд бидэд амар гоё таадамжтай байгаа байхгүй те. Хадаад байхгүй хүрээд байхгүй. Би ч нэг баахан шорт морд аваад ирсэн чинь шорт морд өмс шаардлага байна уу юу? Тэгсэн намаасаа ингээд гараад ирэнгүүт шууд тадаатайгаа холбогдчих юм байна. Нөгөө алдартай гүрэн маань тэр цааг харагдаж байна. Энэ юу гэж шүү Дайлаа хот чи өөрөө 5 том дүүрэгтэй. Тэгээ энд гүрэн маань бол хоёр алсцсан хоёр дүүргийг холбосон маш том юм бүтээн байгуулалт байсан юм байна. Хоёр давхар гүр, нэг урсгалын дээгүүр, нөгөө урсгалын доогуур нь явж идэх юм байна. Тэгээ ер нь яг мэдээж Дайлаа хот өөрөө 6.5 сая хүн амтай гэх шиг болно лээ. Маш том хот юм байна. За мэдээж хаа явсан газараа метрогийн соргож явдаг. Ер нь бол метро маш сайн хөгжсөн. 10 замтай одоо ерөнхийдөө 6 зам нь одоо ажилтнанд орж явж байгаа. Ерөнхийдөө цаашдаа 10 зам бий болгоно гэсэн зүйлийг ярьж байна. За тэгээд энэ гүүрийг барьснаас хойш төгжрөл бас эрс багассан гэж шүү. Гүүрэн байгуулж барьснаар. Тэгээд эндээс нэг юм цахлаа хооллдог газар юм шиг байна. Хүн болго энэс аваад ингээд цахлаа шидэж өгөөд хооллоод байгаа шиг байна. Тэгээд явъя. Шүүрч авдаг байдаг үү? Юу гэж цахлаа ирээд л тэгээд нэг зогсоол аав гэжтэй тий. Шидэж өгөх юм болоорой. Хаба. Оо, тийм байж тээ. Шидэж өгөх юм байж тээ. Оо, шууд нэг нь авчлаа. Хаба. Ой ёо. Загнуулчих юм байл та хажуутнаас. Энэ ч зугаатай юм шүү. Хүүхдүүдтэйгээ ирвэл гоё юм байна шүү. Хүүхдүүд ингээд цахлаа хооллол бол зугаатай юм байна. Оо, амар шүрд юм байна. Хаба. Хэдүүлээ явж тэр хүүхдийн паркыг сонирх юм. Ер нь бол гэрүүлтэйгээ ирсэн хүмүүс бол энд үнэхээр гоё зугаатай юм байна. Эндхийн сургуулиуд нь ингээд бас экскурс хийдэг гинэ. Анги ангаараа ирээд энэ цаахан зугаалаад хүүхдүүд гоё тоглоод ийм гоё юм байгуулж чадсан байна да. Гоё газар юм аа. Үнэхээр гоё юм байна. Ер нь энэ талбай дээр ингээл бүтэн тойроход бол бүтэн өдрийн л ажил болох юм шиг байна. Сайхан энүүгээр ирээд хоол ундаа идээд энүүгээр хүүхдүүдтэй зугаацуулаад тэгээ орой тэр 7 цагт нөгөө дууд фонтаных нь гоё гэрлэн шоуыг үзээд ингээд явхад бол нэг өдрийн супер гоё тур хийж болохоор шүү. За манай Лили гээд мундаг гоё бүсгүй байгаа. Намайг тосч авсан. Тэгээ Дайлаа хотыг танилцуулаад явж байгаа. Би яг энэ тэнд очихоор дандаа англи хэлтэй хүмүүс тосдог байсан чинь манай Лили ямар хэлтэй гэж орос хэлтэй. Очень хорошо говорит по-русски, да? Ага, нормально. Конечно. А где ты училась? Ну, в Харбине. В Харбине, да? А там школа есть, да, где учат университет? Да, университет. Харбине университет орос хэлийг сурсан юм гайхамшигтай гоё бүсгүй. Сая Лили надаас ганхуаха гэж байгаа ахаад гэдэг юм чинь таад гэдэг юм чинь. Саяхан хайнаа явсан бэлтгээ чинь би үзсэн. Тэгээд та хайнаад нэг юм анзаарсан уу гэнэ гэсэн. Юу анзаарсан уу гэж. Энэ цахлаа ерөөсөө тэнд байсан уу гэсэн чинь нэрээ байгаагүй юм байна шүү гэсэн чинь. Та яагаад мэдхгүй гэнэ. Би мэдхгүй гэсэн чинь. Потому что там очень жарко гэнэ. За дараагийн газар хүрээд ирлээ. Банчи арал гэж нэрлэдэг юм байна. Ер нь бол яхаа Дайлан хот юугаар алдартай гэхээр бас наран шарлагын газруудаар их алдартай юм байна. Одоо эндээс бид нар өдөөс хойш тэр Golden Beach гэдэг газар руу явъя. Ер нь бол нэлээд олон юм наран шарлагуудын газар байдаг юм байна. Яг энэ Банчи арал юугаараа тийм алдартай гэхээр энэ төр засгийн том тэргүүнүүд ирэхээр уулзалтаа энд хийдэг гэнэ. Хамгийн сүүлд Ши Жинпин дарга Солонгосын ерөнхийлөгч ирсэнд одоо энд уулзалтаа хийсэн юм байна. Ер нь бол Дайлан одоо газар зүйн байдлаас их ашигтай газар юм байна. Одоо эндээс Солонгос руу 45 минут онгоцоор нисээд очдог гэж байна. Цаашаа Японд бол нэг цаг 20 минут нисээд орчдөг гэж байна. Тийм учраас энэ тийм алдартай газар юм байна. Мао Цзэдун дарга ийшээ ирэх дуртай байсан гинэ. Ерөөсөө ирэх шалтгаан ерөөсөө маш гоё цэвэр агаартай. Ер нь өөрөө энэ Дайлан хот чинь ном ногоо хот юм байна. Сая ингээд наашаа ингээд машин замаар явж байгаа чинь зүгээр машин замын хоёр хажуу талаар л одоо супер гоё бүтээн байгуулалт одоо gardening гэж ярьдаг шүү дээ. Гайхамшигтай гоё бүтээн байгуулалтуудыг л хийсэн байна даа. Айл болгон гэрийнхаа гадаа тагтан дээрээ гоё цэцэг мэцэг тарих юм. Ер нь бол юм тийм ногоо хотоороо ялгардаг гэж шүү. За дээрэс нь далаа нэг тунгадаг гинэ. Нэрээ ингээд харахаар айгүй гоё тийм тунгадаг юм. Зарим нэгэн бич дээр очихоор ингээд саарлтаа ёроод мороод нь харагддаг шүү дээ. Энэ бол ерөөсөө ингээд айгүй гоё тунгадаг устай юм.
За энэ бас ингээд хүмүүс ирээд зураг авахулдаг газар юм байна л да. Энэ яг Мао дарга өөрөө энд ирээд амрах их дуртай байсан газар гэдээ утгаараа Банчи арал гэдэг тэр доор нь Мао Зэдүн гэдэг өөрийнхөө гар үсгийг зурсан юм байна. Яг тэр бичлэлээр нь энд ийм дурсгалын бас ийм хөшөө гэх юм уу юу гэнтэй бас байгуулсан байх шүү. Энд хятад маань ирээд Мао даргатай харьтай юм чи бүгдээрээ сайхан зураг авахт юм байна. Ер нь Дайлан хот ч өөрөө өстой үнэхээр гоё ногоо юм аа. Өсөнгөө сая зам харгуугаар ингээд явах хажуудалд зөрүүлсэн. Битүү гоё ногоон зүлэг. Тэгээ дээрээс нь зүгээр л ногоон зүлэг шиг бүгдийг гоё ингээд янзлаад засаад хэлбэр дүрст оруулаад тэр мод зодуулаад тэр үнэхээр гайхамшигтай хийсэн байгаа байхгүй те ингээд бүгд нэг иймэрхүү гоё хэлбэртэй. Үнэхээр гоё хийх юм аа те. Энэ ч бас л тэгэл хотыг бол үнэхээр гоё чимж байгаа шүү те. Бүх модоо ингээ гоё янзлсан байгаа байхгүй ингээд. Дадаа дээр ирсэн юм байна да. Хөлөд үрээд да энэ. Ус усны хувцастай ирээгүй юм чинь те. Гэтэ яг энэ яг хүн жоохон багтаа байгаа юм биш үү гэсэн чинь тэнт одоо нөгөө сезон биш. Дээрээс нь өнөөдөр ажлын өдөр учраас хөнгөө амралтын өдрүүд одоо энэ чинь хөл гიშгэх зайгүй битүү байдаг гинэ. Ер нь монголчууд бид нэг хүн багтаа газар их дуртай шүү дээ илүү те. Яг ажлын өдрөөр нь ирүүл надад гоё санагдчихлаа. Гэтэ дадаа жоохон хүүтэн байх шүү. Улаанбаатараас хамгийн ойрхон яг ийм гоё элсэн далайн бичгүүл ерөөсөө Дайлан юм байна. Хормын зургийг хавуулах юм. Сая ингээд замж явж байгаа чинь ерөөсөө энэ хормын сезон гэдэг нь одоо юм байл үү да. Монголч нөгөө хормын сезон чинь нэг 8, 9, 10 сар байдаг шүү дээ. Эднийг одоо юм шиг байна. Хааж явсан хормын зургийг хавуулсан залуучууд байна. Тэг сонин хар өнгөтэй одоо хорм гэхээр чинь нэг цагаан палаж өмсдөг үстэй уугна. Тэгсэн нөгөө хав хар палажтай бүгсгүүчүүд л яваад байгаа одоо ямар хормын тийм байдгийг. Жоохон дадаад хөлөөд өрөөд. Аюу гоё, сэрүүцээд аюу гоё. Буудлаасаа гараад энэ нэг цаг гаруй яваад энд хүрээд ирэх юм. Тэгээ яг хоо энэ ерөөсөө энд ирчээд нэг хагас өдөр болчоод дараа нь энэхүү ойрхон хүүхдийн парк байдаг гинэ. Оо маш том парк гэж шүү. Зарим нэг үдсэн хүмүүс нь одоо хулгал байхгүй болохоос биш бусдаараа яг Дизниленд байж та гэсэн. Энэ дээр хулган байнгүй шалгая. Сайн уу эргээ гэж байгаа юм те. Оо түрүүний минь хэлсэн чинь дэвс бүх юм багш маань те. Энийг сайн нэг хайнанд багтаа туршиж үзсэн шүү. Flying Man гэдэг энэ бол зөв юм байлээ те. За тэгээд каноэ маноэ байна. За ETV land surfing орой сайхан ингээ шорлог морлог хийж идэ. За тэгэл морь хүртэл унаад тахтай явах те. Далайн эргээр морь ундаг те. Riding on the sea гэж шүү те. За тэгээд нистэг тэрэг мэрэг поршуу тэгэл одоо юу байдгийг те. Scuba diving хүртэл байна да те. Hard Rock-ийн кафе байна. Дээрээс нь зочд буудлын байна. Hard Rock-чнэр сүүлээд зочд буудлын сүлжээтэй болсон. Тэгээд яах вэ одоо далайн эрэг дээр ирэхээр тэгэл хүүхдүүд нэг тоглоом одоо юу гэдэг те хэлсэн дээр тоглоом усны гутал мотал одоо юу гэдэг тэгэл марцсан зүйлс юм усны хувцас бүгд л байна дөө. Тэ мэдээж хоолны газрууд байгаа бах те. Оо энэ дөрөв нөхөр зүйл сайхан. Инээлтэл энэ зэг. Зураг авч байгаа мó гэж байгаа юм байл үү бодвол те. Энэ дунгууд бол зүгээр янз янз дээр байна да. Энийг ийм юугаар их юм дунгаар их юм хийх юм их хөргөн хийж байгаа байхгүй те. Golden Paper Beach ерөөсөө хойхон талд нь 8 газар хамарсан Discovery Land гэдэг ийм гоё хүүхдийн парк байдаг юм байна. Сая тэгээд айгүй хүндэтгэлтэйгээр энэ Discovery Land-ийн менежер нь ирж уулзлаа. Сая бүгдээрийн сайхан танилцууллаа. Ер нь бол 103 сар л ажилладаг гэж байна. 103 сар ажилладаг. Тэгээ 2006 онд гिच шиг болно лээ те. Одоо ажилтанд орсон. Тэгээд энэ бүтээн байгуулалтанд нь одоо алдартай нөгөө Disneyland-ийн тэгийн паркаар одоо мэрэгсэн архитекторууд ирж зураг төслөөр нь тусалсан ийм гоё парк юм байна. Ялангуяа гэр бүлтэйгээ, үр хүүхдтэйгээ ирэхэд бол супер гэж шүү. Тэгээ нийт тоглоомынх нь 60% дандаа том хүүхдүүдэд зориулсан тоглоом гинэ. Одоо нэг roller coaster, нэг дээрээс ундаг одоо юу байдгийг тэгээд нөгөө 20% жоохон хүүхдүүдэд зориулсан. Тэгээ үлцэн 20% яасан. Тэр нь аав ээсэлд нь зориулсан. Аав ээсэлд бас ирээ зүгээрж байхгүй тоглоод авах юм шиг байна шүү дээ. Ийм хөргөн газар байна. Яг гэр бүлэрээ ирсэн бол тэгээд хүүхдүүдтэй ирэх юм бол энд айгүй гоё болдог. Тэгээ орой болгон одоо гэрлийн шоу дээрэс нь Украинаас гिच шиг болно лээ. Шоу үзүүлдэг баг одоо энэ 103 үйлрэлд энд ийм гоё шоу үзүүлдэг. Тэгэхээр ирсэн хүмүүстэй тийм одоо юу гэдэг Европод ч гэх юм уу одоо хаач байгаа юм шиг тийм гоё сэтгэл төрдгөө гэж сая менежер тайлбарлалаа шүү дээ. Заавал Европод байх нь яг нь Дизниленд үзэж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг юм байна л да. Ялангуяа жоохон хүмүүсд нараад гадныхын ингээд тоглохоор Дизниленд ирсэн байна гэдэг юм одоо юу гэдэг чинь дээ. Өөрхөн лээ.
Тэ жоохон байсан бол бүх тоглоомоор л тогломоор л байна. Жоохон бахад Улаанбаатарын паркт нэг юм гинж гэж бид нар ярилдаг байсан. Тэрэн дээр суухыг дуртай байдаг гэж үлээ. Баг насаа дурсъя да. Тэгээд нэг жоохон багч нэг хөлөө ингэхээр гинжлээ айгу хурдан явдаг мовдөг гэл амар техник заагаад өгсөн. Тэгээд хоорондоо уралдаа. Тэгээд тэр чинь бас нэрээ хөлөө ингэхээр урагшлаад тэгээд урлагийнхаа барьж марж аваад түлхэж мүлгээл одоо жоохон багтаа их сахилахгүй л байл. Урдлаа огныг л барьж аваад түлхий да. Ингэхээр хурдлж гин үү? Толгой хэрэгцээ. Тэний ямар эвгүй юм бэ? Яг энийг хөлөөрөө зогчих гээд байгаа юм шиг. Мангар эвгүй юм бид өөрөө ирэхгүй хөлөө ингэ татчихсан шүү дээ. Оо энэ хөргө богод дөрсөө. Одоо даварцсан. Баг байхад нөгөө цирк үзэл циркчийн нөгөө элбиг хараад их гайхдаг байж үлээ те. Гарнаасаа юу гаргаж ирээд байгаа юм бэ гэсэн. Фактчлаа. Уучлаарай ахаад үзээд. Амар гоё ил бүжүүлэх гэсэн биш. Одоо бүх нууцад дэлгэжлээ шүү дээ. Ер нь иймэрхүү юм байдаг юм байна шүү дээ. Ос иймэрхүү юм байна л да. Иди давай.